бас нэг энэ дээр бол ингээд чи сэтгүүлч юм учраас бас нэг зүйлд чиний анхаарлыг хандуулъя гэж бодож байна л да. Сүүлийн үед бол нэг олон улсын одоо эрен сурвалжлах сэтгүүлчдийн холбоо консорциум гэж байна. Тэр байгууллагын тухай хэрэг мэдээллийг интернет бусад их сурвалжаас харуулвал бас их эргэлзээтэй байгууллага. Тийм. Тэр бол 1997 онд бол байгуулагдсан нэг 60 орчим одоо улсын 160 орчим бол сэтгүүлч тэр байгууллагт ажилладаг гэж байгаа боловч эргүүлээд энэ офшорын тухай дэлхийн нийт бол ингээд яриад энийг бол одоо тэмцээд эхлэхдээ зэрэг бол яг тэр офшор бүсийг өөрснөө байгуулж удирддаг. Тийм биз? Тэр офшор бүсээс хамгийн ашгийг хүртдэг тэр улсууд тэр эсэргүүцлийн хөдөлгөөнийг толгойлоод эхэлж байгааз өөрснөөсөө зайлуулад энэ бол тэмцэл хөдөлгөөнийг заавал мухардл руу оруулдаг байхгүй. Ер нь бол эдгээр ямар нэгэн том эсэргүүцлийн хөдөлгөөнийг ард түмний зүй ёсны, хууль ёсны эсэргүүцлийг тэд нар бол ялж дийлэх нь боломжгүй. Энэ бол дэлхийн ард түмний 99% нэг байхгүй. Эднийг бол дандаа тэд нар одоо өөрснөө толгойлдог. Тэгээд олон улсын энэ сэтгүүл зүүн одоо эрен сурвалжлах сэтгүүлчдийн холбоо гэдэг нь одоо Фордын сан Соросын сан энтрээс бол сан хүчдэг. Сорос Фордын сан гэдэг чинь бол Ротшильдийн үлгэллүүд байгаа шүү дээ. Тэд нар ойлгомжтой. Тийм учраас бол тэгээд хамгийн гол нь энэ мэдээллийг эргүүлээд ашиглахдаа тэрэн дотроос бол Их Британийн, Америкийн бол том бол одоо энэ капитал офшор бол капитал эзэмшигчд нэрэн дээр дотор байхгүй юм. Энийг эргүүлээд Монголын эсрэг, Хятадын эсрэг, Оросын эсрэг, бусад улсуудын одоо эсрэг дахиад ашиглаж байгаа байхгүй. Тийм учраас ер нь бид нэр хинтээ учирчаад байгаа гэдгийг бол болгоомжтой маш сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Гэхдээ энэ дүүвэнэр бас энэ өөрсдийнхөө офшорчдыг мэдэж аваад бас нэг улс төрөөс хол байлгах ч юм уу төрөөс хол байлгах эсвэл бүр зааглаад хууль батлаад өгчих хэрэгтэй юм шиг санагдаад байна.